Сайн уу охтуудаа. За өнөөдөр бүгдээрээ хөмсгөө хэрхэн засах вэ? Хөмсгөө хэрхэн бас маш натурал бодох вэ гэдэг талаар хамтдаа ярилцгаая. Эхлээд хөмсөг засах хэрэгслүүдтэйгээ танилцъя. Хөмсөг зулгаагч, хусагч, хайч, сам ашиглана. За эхний алхам хідүүлээ хөмсөг зулгаагчаар энэ зэрлэгүүдээ авна. Хөмсгөө зулгаахтаа нэгт үснийх нургалтын дагуу татах, хоёрт чигшүүлэгч тос юм уу байслын 5-10 минут хүргэснийхаа дараа зулгаавал тохиромжтой байдаг. Дараа нь хөмсгөнийхөө дээд хэсгийг илүү хэлбэртэй байлгахын тулд хусагч ашиглаад дээдлийн хэлбэрээ засна. Мөн хөмсгөнийхөө голын хэсгийг хусагчаар авна. Одоо хөмсгөнийхөө үсний уртыг засаж өгнө. Ингэснээр буутахад илүү хялбар болдог. Хөмсгөнийхөө самыг ашиглаад үснийхэн ширхгийн дагуу самсныхаа дараа сайн харж байгаад яг илүү гарч байгаа үснүүдийг хайчлаад авчна. Хөмсгөө маш натурал бодохын тулд эхлээд хөмсгөний тэн, дараа нь хөмсгөний харандаа ашиглана. За одоо хөмсгөнийхөө яг хэлбэрийн дагуу хөмсгөнийхөө тэнээр яваад өгнө. За тэнээр явчлаа. За одоо хөмсгөнийхөө харандаар будна. Би энэ талаа будсан байгаа. Одоо энэ талаа будж үзүүлье. За ингээд ерөнхийдөө төгсгөлөө яг усны хонхтой ижилхөнгөөр будсан. Ингээд маш натурал хөмсгөний бодолд бодож байгаа. За энэ бол бидний final look. Бичлэгтэй хамт байсанд баярлалаа.